За төсвийн тодтол ярьж байна. Энэ төсөв өргөн баригдаад хилцэгдээд батлагдаж явах үеэс л бараг тодтолын тухай үедээ л гарч ирсэн. Энэ төсөв чинь хэд өөдрөг төсөөлөлтөө байна. Хэд улс төрийн зорилго тавьчихсан эдийн засгийн бодит утгахгүй байна. Гадаад дотоод нөхцөл байдал, хуршуудын чинь нөхцөл байдал, олон улсын нөхцөл байдал чинь ийхт болохоо байчлаа л гэжсэн. Тухайн үед өргөн баригдаж яхад нь батлагдаж яхад нь нөгөө зүүрлээд хэлэх юм бол нэг өнгөрсөн борооны хойноос цов нөмрүү гэдэг юм л одоо болж байна л да. Тэр үед аль хэдийн үйл нь гараад бороо орхон тодорхой болчихсон нөхцөл байдал юм л бас. Харин ч одоо нөгөө тэр үеийн үйл чинь улам зузаарчихсан. Одоо баг аяга цахилгаантай орох гэж байгаа юм уу? Инфляци хоёр оронтой тоороо ороход тодорхой болчихсон. Яг үүндээ Монгол улсын чинь валютын цэвэр нөөц гэдэг зүйл чинь баг хасах руу орчихсон. Нүүрсний үн одоо $70 лгээ тавьчихсан байна. Өнгөрсөн 7 хоногийн арилжаанууд чинь 60 хэдээрээ зарагдахгүй. Дахиад дараагийн тодтол одоо бас хүлээж удахгүй л хүлээж байгаа бах. Нөхцөл байдал нэг ийм л байна л да. Тэгээд цагийн имийг цагт нь хийгээс одоо нөхцөл байдал улам л хөнзөрчихсөн. Ер нь тэгээд энэ өнгөрсөн хугацааны нэг ийм сүржин PR-та олон төсөл хөтөлбөр тэр төсвийн тэлэлт олон зүйлээс л энэ бүхэн ер нь болж байгаа шүү дээ. Тэр мега төслийн санхүүжилтийн арга хэрэгслүүд. Мега төсөл гэдэг дээр жишээ нь төсвийн эхний шат явж байгаа болохоор бас нэг байр суурийг хэлчихье. Мега төслийн санхүүжилт олон зүйлүүд дээр миний хувьд мега төсөлдөө биш санхүүжүүлж байгаа арга хэрэгсэлд нь би бас их шүүмжлэлтэй л ханддаг. Жишээ нь одоо мега төслийн хамгийн боломжтой гэж байгаа тэр Эрдэнэ-Үүрэнгийн төсөл гэхэд зөвхөн миний бодлоор бол голдгсон бол тэр усан цахилгаан станцын тэзүүг харж яхад 10 гаруй жилийн иргэн төлөлдөх хугацаатай хөрөнгө оруулалтаа нөхчин гэсэн тооцоо тухайд харагдаж ирсэн хэрвээ үнэн бол жишээ нь ийм төслийг жишээ нь бид нэр тэр барих ашиглах шилжүүлэхээр нь гадаадын хөрөнгө оруулагчид нээлттэй зарлаад тэрний дараа 10 жил ашгаа болох нөхцөлийн тавиад улсын төсөвдөр үр зээл авахгүйгээр яагаад энэ талуудын арга хэрэгслийг бид нэр өнгөрсөн хугацаанд ерөөсөө тэр арга хэрэгслүүдийг бид нэр ашигладаг. Нэг улсын төсвөөс зээл авна, баярна, дараа нь төрийн өмчт компани байгуулагдана. Тэр төрийн өмчт компанийхаа авилга эцсийн усныг дараа нь хөөцөлддөг нэг ийм л чөтгөрийн тойрогтой. Одоо тэр нэг орхон анги гээд бас л юундаар явж яадаг, мега төслөөр явж яадаг. Энэ төсөл ч гэсэн болдгсон болвол тэр Эрдэнэс 5 толгой нөөцний уурхаан байна, оюутлогоон байна, энэ том компаниудтай худалдаа авалтын тэр усныхын гэрээ төлбөрийг хийгээд энийг зах зээлийнхэн замаар улсын төсөвдөр үр зээл олон зүйлийг нэмэхгүйгээр л бид нар явуулахын арга барил, арга хэрэгслүүдийг энэ боломж бололцоог л эрэлхийлэх ийм л нөхцөл байдал байгаа. Тэгээд одоо бидний хувьд одоо бүхий л зүйлүүдийг ингээд арга барилын хувьд төрөл бүгдийг хийх ёстой. За санхүүжилт